Сайн байцгаана уу? Намайг Чингэн гэдэг. Би та бүхнээс нэг асуулт асууя. Та амьдралдаа хулгай хийж үзсэн үү? Эсвэл та өөрөө ч мэдлгүй хулгай хэрэгт холбогдож ирсэн гэвэл итгэх үү? Хулгай гэдэг маань магадгүй таны хувьд зөв бус, ёс зүйгүй, шудраг бус үйл байж болох юм. Гэтэ бид өөрсдөө ч мэдлгүйгээр хулгай хэрэгт холбогдож байдгнээс ч бол плажеризм юм аа. Оюуны хулгай гэдэг нь бусдын бүтээлийг зохиогчийн зөвшөөрлөгөөр бүхэлд нь болон хэсэгчлэн авч өөрийн нэрээр гаргахыг хэлдэг. Энэ ойлголт нь 18 дугаар зуунаас боловсруулагдсан. Латинаар плажеризм нь plagiaris буюу сүнсний худалдаач, хүн тэрэмдэгч гэсэн үгнээс гаралтай. Түүхээс авч үзвэл оюуны өмч нь эртний оршихуй юм аа. Алдар зохиолч Вильям Шекспир ихэнх зохиолууд Рафаэл Холлиншейдийн түүхэн хүүрнэлүүдээс санаагаа шууд авсан байдаг. Тэрч бүхэл арьс өнгөөрийн ялхварлан гадуурхлыг зохиссон Мартин Лютер Кингийн докторийн ажлын нэг хэсэг нь оюуны хулгайд сэжиглэгдэн шүүхийн алга татаж байжээ. Бидний мэддгээр оюуны хулгай нь хүний санаа болон зохиолоор хязгаарлагдахгүй. Хэрвээ та интернетээс аливаа зүйлийг копи паст хийсэн, найзаасаа гэрээний алгуур хуулсан, бусдын оюуны өвчөө санаа авч дуурайлган хийсэн, шалгалт дээр нэг л удаа хуулахыг оролцсон л бол та аль хэдийн плажеризмыг их байх хэмжээгээр үйлцэн гэсэн үг юм. Дэлхийд жил дунджаар 3 сая гаруй шинэ патентыг санаачилж 7 сая гаруй шинэ барааны тэмдэг зах зээлд эргэлтэнд орж байна. Энэ үзүүлэлтүүд нь өдөр ирэх тусам өсөж байна. 2018 он гэхэд Монголд 1027 патентын мэдүүлэг ба үүнээс 347 батлагдаад байгаа ба шинээр 4374 барааны тэмдэг бий болжээ. Олон улсын шинжилгээ ухааны академиас хийсэн судалгаагаар их сургууль, коллежид суралцагчдын 80-50 дор хаяж нэг удаа хуулах орлого хийж байсныг тогтоожээ. Аливаа даалгаварт оюутнуудын 36% нь бичвэр материалаас 54% нь интернетээс плажеризм хийж байжээ. Оюуны өмчийг ерөнхийдөө зохиогч эрх, барааны тэмдэг болон патент гэж 3 хуваадаг. Товчоор бол зохиогч эрх нь эзэмших эрх, барааны тэмдэг нь бүтээгдэхүүнээ таних тэмдэг, харин патент нь ашиглах эрх юм. Олон улсад оюуны өмчийг ихэвчлэн Верний конвенцээр авч хэлцдэг. Тус конвенцэд тодорхойлсноор санаа болон бүтээл бий болсон цагаас тухайн хүний оюуны өмч болдог. Мөн зохиогч нас барснаас 50-100 жилийн дараа бүтээл нь олон нийтийн өмч болдог ажээ. 90-ийн 140-р зүйл зохиогч эрх болон түүнд хамаарах. 141 зохиогч эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг зөвшөөрлөгийн хуулбарлан нийтлүүлсэн, түгээсэн, борлуулсан, тэдгээр улмаас их хэмжээний орлого олсон бол хөдөлмөрийн үсний доод хэмжээг 51-ээс 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр торгох, 3-аас дээш 6 сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсвэл 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Плажеризм болох шалтгаан. Нэгт энэ нь цаг хугацаа хэмнэдэг. Хоёрт орчин үед илүү хэлбэр болсон. Гуравт баригдана гэж боддоггүй. Плажеризмаас зайлсхийх аргууд. Та аливаа зүйлтэй уншиж танилцаад өөрийн үгээр найруулан бичиж сурах чухал ба таашлал авсан хүний үг яриаг бичихтэй заавал зохиогчийн нэр болон бичсэн оныг дурдах хэрэгтэй. Мөн та өөрийн ашигласан их сурвалжаа төгсгөлд нь заавал үлдээгээрэй. Плажеризмыг зогсоох нь хараахан боломжгүй учраас бидний авч удах арга хэмжээ бол их сурвалжаа дурдах юм аа. Бусдын оюуны өмчийг харьлаж зүй зохистой ашиглацгаая.